За өндөр технологийн талаараа ер нь та бас нэлээд олон жил өөрөө сонирхоод бас олон компани чиглэлээр туршлага хөрөнгөлүүлжлээ тийм ээ. Ер нь та өөрийнхөө бас туршлага яагаад энэ салбарыг ер нь сонгох болов тэр талаар бас нэг жоохон яа тодруулж яриул бас хүмүүс надад сонирхолтой байх юм болов уу гэж боддог байна. Би бол 10 жилдээ бол тэр чинь намайг 10 жил дахь социализм байсан. Тэр үед бол би угаасаа Монголд Японоос компьютерүүд оруулж ирсэн. Бид нар чинь 10-р ангида компьютер заалгдаг гэсэн чинь компьютер персонал компьютер Японы компьютер. Тэгэхээр их гоё сонин тэгээд мөн тоглоом тоглоно тэр Марио чөлөө тоглоом гэсэн юм. Тэгээд тэр бид нар чи 90 оны би чи 90 оны 10 жил төссөн баггүй. Тэр үед бол тэр компьютер бол ерөөсөө их содон сонин бид Монголд яан сургуулиуд компьютер байдаггүйсэн баха. Тэгээд манаас бол нэг 10 жил Японы тусламжаар ажиллаж ирсэн. Тэгээд бид нар 10 дахь ангидаа мэдээлэл зөвлөх хичээл үзээд тэр компьютер дээр сурсан баг. Тэгээд яг нөгөө өөрөө хараад сурах чинь бас яг хүнд айгүй гоё сэтгэл. 9-р ангид бол бид мэдээлэл зөвлөх ордог гэсэн нэг компьютер тэр юм байхгүй болохоор бид нар сонирхдаггүй. Ямар сонирхолгүй бичээд тийм юу бичиж байгаа яаж өвдлөн гэж ярьдаг хэрнээ тэр нь одоо яг юу гэдэггүй. Хоёр тийм тоол, артын тоол гэж ярьдаг. Тэр ойлгодоггүйс. Яг компьютер гарт тэр сугангууд ойлгочихсон. Тэрнээс хойш яг компьютерийг сонирхож ирсэн. Би тэгээ 10 төгсөөд 90 онд тэгээ Оросд сургуульд явж ирсэн. Тэгээ Оросд очсон чинь манай сургууль болохоор бас компьютер байсан хэрнээ манай 10 жилд байсан тэр Японы компьютераас бүр мөн. Оо зэ. Их дуушуутай. Тэгээд одоо бид нарынхаар бол тэр 81 гэдэг процессор төр хийгдсэн. Тэгээд энэ компьютер байсан. Тэгэхээр би чинь бол нөгөө Японы компьютер дээр персонал компьютер гэдэг суугаалцсан байсан учраас одоо тийм юу яаш тий. Тэгээд тэндээс л яг хөө зүгээр энэ компьютер мэдээллийн технологи гэдэг чиглэлийг бол ер нь техникээс бол сурж явахдаа илүү сонирхолтой үзье. Тэгээд би дараа нь Datacom гэдэг компани Монголд анх интернет 92 оноос оруулж ирж байсан. Би Datacom-д чинь 98 оноос ажиллаж байсан. Тэр үед бол дөнгөж интернетийг монголчууд ашиглаж эхэлж байсан. Тэгэхээр би Datacom-д ороод ажилласнараа бол тэр мэдээллийн технологи талдаа бүр илүү тэр интернет талдаа сүлжээ талдаа бүр маш их мэдээлэл авч байна. Тэгээ тэндээс бол миний юм бол ажил гараа эхэлсэн. Мэдээллийн технологи за тэр үед чинь би боддог байлаа шүү дээ. За технологи одоо энэ яваа нэг компани авлаа тусдаа ингээ ажиллах гэсэн. Одоо өнөө өсөл тэмүүлээд тийм шүү. Тий. Дандаа тийм боддог гэсэн. Тэгээ хахтай тэр алдаа нь бол зөндөлсөн. Тэгээд дараа нь би Солонгос очиж ажиллаж ирсэн. Тэгээд Солонгосын тэр ECM технологи гэдэг компани яг электроник чиглэлээр ажиллаж байхад. Тэд нар бол нөгөө тэнд бол би юу хийсэн гэхээр картны нөгөө чип бидэн шүү дээ. Одоо кредит картнуудтай нэг чип алдал наацтай. Тэр чип нь төлөвлөлт. Тэр чип нь яг мэдээллийг өөрөө зэсвцээр нэг үйлдвэрлэн. Тэр мэдээллийг нь бол бас хийж компьютерт хийж өгдөг. Тэр тэнд бол би яг тэр технологи ер нь өндөр технологи гэдэг яг тийм байсан. Өөрөө гартаж хийгээд сураад тийж сурч ирсэн. Тэгээд ер нь бол тэндээс хойш Монголдо ирчээд би юу програм хангамжийн чиглэлээр ажиллах гэж үзсэн л дээ. 2008 оноос компанид анх дүүргүүд компани байлаа. Тэгээ програм хангамжаар явахад Монголд явах хэцүү. Application програм голцоо хий. Ноутбук, юу гар утас компьютерийг хийсэн. Тэгээд зах зээл байхгүй. За төрийн томоохон одоо тийм ажлууд бол дандаа бидний шиг жижиг компаниуд хийх ямар ч боломж байхгүй. Нөгөө босор мос аягүй өндөр тавьчихна.
томчууд ороод авна шүү дээ. Бид нарт л ажиллахгүй. Тэгээ би програм хангамжаар нэг 200 за бүхий ерөнхийдөө Монголд электрон гэж байна. Тэгээд ихтэй нэг компанитай хамтарч байгаа Монголд тэднээс битгий 50-ны 2% нэг компанитай хамтарч. Хятадаас болохоор бид нар камерын гаднах гэрийг нэг кейсийг аваад 50-ны компаниудаас доторх чип линз тэр бүх юм авчираад Монголд ухсраад тэгээд бүрэлдэхүүн өдөл гэдэг брендийг камерууд хийж байсан. Тэгээ камеруудаа хийгээ зах зээл дээр борлуул Монголын зах зээл дээр борлуулсан л да. Тэгээд 2 жил орчин ажиллаж үзсэн. Тэр хугацаанд бол бас их юм сурч авсан, их юм мэдэж авсан. Электроникийн бүтээгдэхүүн авчираад бас энэ зах зээл дээр Монголын зах зээл дээр зархад бас жоохон хүндрэлтэй байна. Яг тэр Монголд болохоор Монголын зах зээл өөрөө жижигхэн. Бид түрүү ярьсан тань талаар ихтэй явдаг. Нөгөө талаараа бол Монголд бол хятадын хөрөнгө оруулалтын компанид маш их байдаг. Тэд нэр яг бол Монголоос тийм Монголд хийсэн юм авах сонирхолгүй. Хятадтай дэмждэг, хятадаас өөрсдөө аваад ирдэг. Тэгээд их хэмжээний борлуулалт хятадаас аваад өөрсдөө хийчихдэг. Тэгэхээр чи энэ зах зээл дээр эзлээд явна, зах зээлийн бүрэн эзлээд явна гэхэд бол жоохон хүндрэлтэй гараад ирж байгаа юм тийм. За тэгэнгүүт яг одоо дараагийн алхмыг сонгосон, удсан байхгүй. За ингээд Монголд юм үйлдвэрлээд ингэхээр жоохон төвөгтэй хүндрэлтэй асуудал байдаг юм байна. Ер нь бол Монгол тэгвэл Монголд юм хийгээд гадагш нь гаргаж байна. Ерөөсөө экспорт чиглэлийн юм хийгээд. За тэгэл судалгаа явуулж байгаа PC board ерөөсөө өндөр технологи. Монголд тэгээд гадагшаа гаргадаг болоо. Тэгээд PC board үйлдвэрлэгчдээр судалсан л та. За тэгвэл яг дэлхийд 2011 оны судалгаа, 12 оны судалгаа бид харж авч байсан. Тэгээд тэн дээр нэг харахад дэлхийд бол 70 тэрбум долларын PC board-ын сан юу ирэлтэж байгаа. Тэгэхээр 70 тэрбум долларын чинь бол Азийн ихэнх эзэлдэг зах зээл. За Америк, Европт бол анх энэ үйлдвэрлэлүүд бол маш их байсан. Тэгээ сүүлд 90-ад оноос хойш одоо Азийн зах зээлд тэр байр суурь алдчихсан. Азийн зах зээл яагаад эзэлсэн гэхээр нэгдүгürt ажиллах хүч хямдхан, татварын нөхцөл буяатан зөвлөн тэгээд бусад одоо тод цахилгаан өөртөг хямдхан гарч ирнэ. Нөгөө талаараа бас Азиуд хүн ам олон ихтэй болохоор үйлдвэрлэх хөтөлбөр маш бага. Ингээд маш олон давуу гарч ирэхэд Аз руу шилжиж эхэлсэн. За Япон бол угаасаа энэ PC board-уудыг үйлдвэрлэлийг анх өөрсдөө хийж ирсэн. Тэгээд одоо хүртэл явж байгаа. Технологи бол Японы технологи бол хамгийн сайн технологи. Одоо ч юм байна. Япончууд бол би юу болж ирсэн гэхээр Японыг дагуул илүү дээр Японы үйлдвэрлэлийг түшигний илүү ашигтай байх гэж харж байна. Яг тэгвэл Японы стандарт бид нэр үйлдвэрлэлчүүд Японд ч гаргана, дэлхийн бусад орнууд ч гарах боломжтой байсан. Зөвхөн бид нар хятадын стандартаар ч юм уу хятад хийдэг тоног хөрөнгөний авшираад хятадд хийдэг маягаар хийвэл Японы зах зээл ч юм уу бусад зах зээл гэж хөнөөгдөж эхлэх юм байна гэсэн. Тэгээ бид нар Японотой холбогдоод Японы KSG компанитай холбогдоод тэдний захирал Кавака гэж хүн уулзж яхад бол намайг очиж яхад за та нар хийж чадах уу гэж асууж байна. Яагаад та ийм асуулт тавьваа гэж би зөвхөн асуув. Монголчууд бол технологи мэднэ. Гэхдээ монголчууд хийж чадах уу? Та нар үйлдвэрлэл хийж чадах уу? За. Яагаад би ингэж тавьж байгаа гэхээр миний ойлгож байгаагаар монголчууд бол нэг
дэлхийн бусад орноос бэлэн бүтээгдэхүүн аваад тэр Монголд ажил зарж одоо нөгөө 8 жаагт юм шүү дээ. Тэрнээс та нар нөгөө үйлдвэрлэгч технологиг бүтээгч биш шүү дээ. Гэж шууд хэлж байна. Шууд хэлж чаа тий. Тэг чадах уу? Энэ нэг хийв та нар 2-3 жил баруун магадгүй 4 жил хөрөнгө оруулалт шаардлага. Тэгэхээр та нар бол зөвхөн танд юуны ойлгож байгаа монголчууд бол зөвхөн өнөөдөр 20 төгрөгийг маргааш нь 30 төгрөг болох тийм л бизнес хийдэг болсон. Болохоос биш ийм урт хугацааны хөрөнгө оруулалт хугацаанд хийгээд өндөр технологи бүтээгээд дараа нь дэлхийд дээр ноёлгож болох ч гэдэг юм. Тэр талын бизнесийг сонирхохгүй нэгдүгээр хоёрдугаар та нарт тийм боломж байгаа юу гэж хаасан. Тэгэхээр тэр үний тэр яриаг бол би бас өөр бодоогүй явжсэн. Тэгээд тэрнээс сонсож байгаа юм зүйл юм. Тэгээд би ямар ч хийж чадна гэдгийг тэр би чамд Японы хамгийн сайн үйлдвэрлэгч. Манайх бол KSG компани бол зүгээр чамд туслана. Танад технологиор туслана, ноу-хау гарч туслана. Гаргасан бүтээгдэхүүнээр чинь бид нар худалдаж авъя. Одоо та нарт юу хэрэгтэй вэ гэвэл та нар энэ үйлдвэрлэлийг хийж үзэх учраас бид чамд яг үйлдвэрлэгчийг олж ирнэ. Тэгээд чи тэр үйлдвэрлэгчтэй хамтраад Монголд үйлдвэрээ байгуул. Тэгвэл эрсдлэхгүй. Тэгж заавал өгöd. Тэгээд энэ 2014 5 сард надад Pioneers компани яг PC board үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Дэлхийд нэг нөр. Тэгээд дэлхийн одоо Intel, AMD одоо Apple гэдэг компаниуд шүү дээ. Бүгдээрээ гар утас электрон барааныхаа PC board-ын зөвхөн Pioneers гэдэг компани тоног төхөөрөмжийг ашиглахыг шаарддаг. Тэгэхгүй л ахгүй. Тэгэхээр тэр компанитай намайг холбоод өгч байгаа. Би хамсаад очиж тэр Pioneers-ийн хөтөлбөртэй KSG хөтөлбөртэй бид хамт суугаад ажиллаж байгаа. Тэг Pioneers-ийн бол их татна л гэж байна. Шууд л ерөөсөө анхны уулзалтаараа л надад туслая гэсэн аа. Тэгээд над Монголд наадах чинь байгуулах нь зөв. Бид нар дэмжинэ. Бид нар туслана гэдэг. 2014 оноос 7 сарын 16-нд Pioneers-ийн лицэхээр ирсэн л та. Тэгээ одоо бол бид нар энэ үйлдвэрийг Монголд 2015 онд нэгдүгээр үйлдвэр батж ашиглалтанд оруулах юм байна. Зөв ажиллаж хэлсэн. Тэгээд технологи хөгжүүлнэ гэдэг бол нэгдүгээр хүнд хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй юм байна. Хоёрдугаар судалгаа хийх хэрэгтэй. Хиний сонгуул дээр хинтээ хамтарч иж хиний дэлхийн зах зээл дээр бид нар яаж харах вэ гэдэг тийм. Тэгэхээр бидний хувьд бол Японыг барьж аваад Японы компани бид нарыг худалдаж авъя гэж саналаа хэлсэн байна. KSG. Тэгэхээр KSG биднэрт юу гэж өгвөл танай бүтээгдэхүүний үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн бид нар ихлэ худалдаад авчихна. Дараа нь бид нар Японы бусад компаниудад санал болгоно. Бид нар энэ компани энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах бүтээгдэхүүнээ хийсэн, түүнийдээ авсан. PC. Тэгэхээр бид нарын шаардлагыг хангаж байна. Одоо та нар ингээд үзэх гээд ер нь бид нар Японы анхны нэг бол гарцыг нь гаргаад байна. Тэгээд цаашаа явна. Цаашаа явах бүх замыг чинь нээж өгнө. Гэт их гоё тийм санал тавьчихж байгаа тийм. Тэгэхээр бид нар бол одоо Монголоос бүтээгдэхүүн экспортлно гэдэг 3 дахь зөвлөлөөр орчуулж байгаа. За.